Hello. Hello. Hello my friends. За бид тав Мексик явах гэж байна. Cancun гэдэг тий. Cancun. Аав ээж хоёр хүүг маань авсан. Би тэгээд аав ээжтэй явах хэрэгтэй үнэхээр хамгийн зөв юм биш үү? Амар байна. Сая бол бид хоёр Мексик явахаасаа өмнө хараа чи юугаа үргэлжлүүлнэ. Сая бол Мексик явахаасаа өмнө бид хоёр жоохон турчиг гэж утсан байхгүй юу? Тэгсэн чи аав ээжийн хоолыг идэ бүр таргалцсан тий. Нилээ бомбочлаа тэгээ өөрөөсөө гоё халуун хоолтой гэртээ гоё халуун хоол идэхээр амар гоё бид хоёр ч нөгөө оройн хоолоо хийчээ тэгээд халааж иддэг байхгүй маргааш нь. Тэгээ баахан борцсон морцогтой тий. Тэгээ баахан борцсон морцогтой. Тэгээ баахан шоколад моклад амар л их юм идлээ. Тэгээд манай онгоц сүглөө 7:50-аас тэгээд нөгөө нэг энэ Christmas-ийн юу болохоор Christmas болох ч байгаа болохоор нөгөө хүн болгон гадагшаа явж байгаа гээ. Тэгээд нөгөө манай нөгөө онгоцны маань тикт дээр 3 цагийн өмнө нэртэр ирсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь бид 5 арай эрт ирчиж онгоцны очир гаагүй нэ тий. Усан бодлоо. Ямар ч очир байхгүй. Тэгээ шууд ороод уг нь аягүй очиртой тийм тий бүр. Бүр салиардаг байхгүй юм чи 40-50 минут очирладаг. Тэгээд ашгүй очиргүй байлаа. Тэгээ шууд орсон. Тэгээ одоо амарсан хүү бараг 4 хагас магас гэсэрсэн. Тэгээ тэрнээс хойш унтаг байгаа. Харин чи бас ингээ гоё ингээ оролцоод тэ ингээ юм яриад тэм санаачлахтай бай. Ингээл хоёлаа ингээл ярьж байгаа юм шиг хоорондоо. Тий. За тэгэхэд одоо Мексик гоё хаа. Одоо хүмүүс ирж эхэлж тий. Бид хоёр бараг яг жилийн өмнө юма тагсан тий. Жилийн өмнө бодол билет тэрэ зэгцсэн мэт тий. Харин тий. Гэхдээ нэг ирцэх цагчхан амар юм дараа нь мөнгө эртнээс баг нь шидэ авчдаг болохоор дараа нь санхүүгийн дарамт нь хүндрэлд орох нь арай баг. Нэг сард нь бодлоо аваад, нэг дараагийн сард нь онгоц аваад тэгээд тигтээ аваад нэг дор хямрахгүй. Болохоор амар. Би бас Монголд гэж явдаг гэсэн шүү дээ. Би бас тэгдэгс. За. Тэгээд одоо 5 цагийн нислэг юм бэлээ. Тэгээд 5 цаг хүүхдтэйгээ яаж онгоцонд байна. Энэ маань ойрлоод уйлаад авах үдэл гэж жоохон айж. Манай хүүхд Нью-Йорк руу 5 цаг дажгүнээс читэрсэн. Тэгэхээр жоохон байсан л та. Тэгээ шүү унтаа авсан болохоор. Тэгээд Мексик дуулзъя. Бичлэгтэйгээ хамт байгаарэ. Би нэрээ одоо энэ ч шүү дээ өөрийн 4-5 цаг болж байгаа байхгүй юу. Тэгээд би шууд босоод тэр чигээрээ гараад ирсэн байгаа шүү юмсээ. Би бас шууд гараад ирсэн шүү. Шууд тэр чигээр. I woke up like this. Муухаштай чи. Манай хоёр ингээд энэ манай хүүс ирсэн. Би тэгээд сайн. өглөө эрт 3 би тийч 3:20 моргоос ирсэн. Тэгээд нэг тийм нүр мөрөөж буцсангүй тэр чигээрээ сайхан явж гин. Сайн уу. Оо шиг. Сайн уу. Аавч. Үгүй нэр кис биш чихэн үсэлт. За миний хөө аавгаа үсэрээ. Ингэж үсээд тах ингэж. Хоромж үсээд тах. За гэж юу явж байна? Бота хүмүүс. Хачаа хараагүй юу? Бота уу яна? Бота цагтаа ч юм зэрэг явж. Тийм баахан буунартай. Тийм байгаа тарсан. Хүрээд ирсэн. За бид Мексикт ирсэн. За би ингээд ерөнхийдөө бэлэн болчлоо. Сая өглөө өвөө эмээд нь хүүгээ оруулж өгчөө тэр хэдийг юмаа идчихээ. Би ихэд жоохон тухтай бичлэг энтрээ хийчээд тэгээд аргач чинь юм идгээд явуулсан байгаа. Та миний энэ сүсийг хартаа ингээ урагцсан. Тэгээд ажиг цагаан ус мус гарцсан л байна. Энэ одоо юу ч болоод байгаа нэг амар сонирхол болсон байна. Ингээ миний сүс
Миний үс нэрээ ингээд унаадахаар маань нөхөртөө хэлсэн чирээ маань нөхөр юу игээд надаа өглөө бараг 3-4 мөр өндөг өгөөд тэгээд уурын шейкмиг хийж өгөөд тэгээд би буцаад нөгөө нэг жирэмсэн байхдаа уудаг витаминуудыг уусан байхгүй юу. Тэгээдсэн чинь зүгээр болчихсон шүү дээ. Өс ерөөсөө одоо нэг унахаа болцсон тэрнээс хойш. За тэр яг би тэд Мексик төчгтөр ирээд тэгээд Канкуны онгоцны буудлын дээр нөө би Uber дуудчихгүй манай ажлынхаа Uber дуудаад байдаг. Uber хэрэглээд байдаг болохоор Мексик явахдаа тэгээ би Uber дуудсан, Uber-ээ хүлээж исэн чинь манай Uber-ийн жолооч нь ирсэн гэсэн мөртлөө ерөөсөө ирээгүй байсан. Зүгээр ингээд тэр жоохон худлаа луурдаг хүн юм билээ. Яг онгоцны буудлаас буугаал ингээд за Мексикийн хүмүүс нь ингээд жоохон луурчин хүмүүс юм байна да гэж жоохон шууд мэдээд нэг жоохон сонин санагдсан. Тэгтээ хаа буудлын дээр ирсэн чинь бол амар гоё нэлийн таалагдчихээн. Йоо за тэгээд заяа тэр нэг Uber нь онгоцны буудлын дээр хориотой байдаг юм байна. Тэгээ тэрийг би тэгээд угаасаа мдээгүй. Тэгээд ирсэн гэсэн мөртлөө Uber-ийнх нь нөө жолооч нь ирсэн гэсэн мөртлөө ерөөсөө хинч байхгүй заяа. Жолооч руугаа залгаад хаана юм гэхээр ерөөсөө хариухгүй. Тэгснээ би энэ ч байна гэд тэгсэн амарсан уу. Тэгээд тэр бол жоохон хулигдсан баха. Тэгээ хамгийн гол нь Uber-ээ cancelсан чинь нэг cancelсан charge гэдэг авдаг шүү дээ. Тэгээ тэрийг нөгөө хүн бас авдаг юм шиг юм л да. Тэгээд жоохон нэг $10 шатчих шиг болсон Uber дээр. Тэгтээ за тэр яах вэ? Тэгээд нэг тийм нөгөө нэг private taxi гэдэг нэг тийм аваад тэр үед нөгөө манай хүү бид өчтөр өөрөөр гараа тэгээ шинжэнгөө ингээд ер нь бол юм болчихж байгаа байхгүй юу? Уул нь бол нислэг нь 5 цаг гэхдээ онгоцны буудлын руугаа 2-3 цагийн өмнө очин тэгээ яжаа бид жоох их татцсан. Тэгээд онгоцондоо сууж муугаад буугаад буудлын руугаа ирэхсээр байтал ингээд амар удаж байгаа байхгүй юу? Тэгээд хөргөө хүмүүс ядраад өлсөөд уйлаад тэгээ онгоцондоос нөгөө хоол байхгүй тэгээ бидэд хоол мол идэг өөртөө амар өлсөд тэгсэн чинь манай хүү ирээд унтчихдээ би тэгээд хоол идэж чадахгүй бараг 7-8 үед нөгөө буфе хоолоороо бүр хөтлөө идээд тэгээ яаж хаад амар гоё нөгөө гоё идэх юмтай байсан болохоор тэр мөрөө хөтлөө идээ жоохон нүүр нэг жоохон бомбайцсан л сэрлээ. Тэгээд бас аав ээж хоёр нөгөө нэг амар гоё хоол мол хийж өгөөд сая 7 хоног ирснээс хойш амар гоё хоол хийж өгч мөгөөд тэгээ ер нь бол бас жоохон бит хоёр хоёулаа бомбайцсан. Уул Мексик авахаас өмнө жоохон турчиг гэж бодсон чинь нэлээд бомбайчлаа. За тэгээд нэг тиймэрхүү л байна. Мексик хүмүүс ер нь бол жоохон нэг тийм ловрийн шин чанартай нэг жоохон тийм санагдлаа. Би ингэсэн байхгүй нэг таксины хүнтэй өчтөр яриад ёо манай буудлын руу 800 песогоор явна гэсэн баггүй юу. Үгүй би өөр нэг хүнтэй ярьсан чинь 700 байсан шүү дээ. Тэгээд гэсэн чинь за тэгвэл 700-аар явъя гэд. Тэгэхээр би 100 гэдэг 700-аар 700 песогоор явсан. За би энэ яг үн мэдэхгүй анишээ оруулчихнаа. За би одоо та нартай буудлынхаа өрөөг харуулъя. Манай өөрсдийнхөө өрөөг шууд орж ирээ бичгсэн чинь хүү унтаж мундах хэрэгтэй байсан болохоор шууд орж ирээ хүүгээ унтуулсан. Тэгээд манай хүн нөгөө нэг орноос унчихыг гэж бодоод нөгөө баахан дэрнүүдийг ингээд тойруулаад тавьсан. Манай өрөө ер нь бол сайн болцсон байна заяа. Тэгээ би аав ээж хоёрын өрөө цэвэрхэн байгаа гэж бодоод аав ээж хоёрын өрөөг харуулъя. Тэгээд ер нь та нартай буудлаа харуулчихъя гэж бодож юм. Тэгээд ер нь бол энэ ч угаасаа би нөгөө all inclusive resort тахгүй юу. Тэгээд ер нь бол идэх гэж ирсэн. Тэгээд нэг мосон буудлаа харуулчаа тэгээд угаасаа харууллаа тэгээд идэл идчихийл гэж бодоод байна. За одоо би танарт буудлынхаа өрөөг харуулъя. Аавч өрөө. За ингээд вау энэ хоёр өрөө амар цэвэрхэн байна. Манай өрөө бүр нэг амар заавалснаас. За ийм талтай. Би түрүү энэ талныхын өмнө юм яриадсан байхгүй юу? За тэгээд өрөө маань нэг иймэрхүү байна. Энэ нэрээ all inclusive resort болохоор хамгийн гоё нь заяо. Мини бартай тэгээд мини барт нь бүх юм нь өнгөө. Гэтэ энэ чинь нэлийн юм байсан аав ээж яг уусан юм шиг байна. Ундаа зөндөө байсан байхгүй. Ус мос тэгээд энэ бас пив юм байна. Өчтөр бит хоёр энэ пивнээс нь шууд орж ирээ бүгд ноцсон. Аавс амар өсөөд ороод ирсэн. Тэгээд хүн унтчихсан болохоор таашаа бууж хоол идэж чаддгүй.
Тэгээд нэг иймэрхүү. За би хамгийн гоё хэсгийг харуулъя. Оо. Ишээ хатаа. Эвэр гоё байд. За би ойртуулаад харуулъя. Энэ хараа хүмүүс йог хийж байгаа. Йог хийж байна. Тэгээд энэ ч хүмүүс сэлжийн цаашаа шууд бичтэй. Тэгээ бич тавал энтер өгчдөг гэсэн. За би одоо буугаад та хэд нөө буфе хоолныхын газрыг харуулнаа. Тэгээ энэ ч хөрхөн шоу маутай юм билээ. юм хараад миний баяр. Харин тэ сая буугаад ирсэн чи хүү ингээд хоол идээд байж байна. Гадаа бүр амар гоё юм. Цаашаа шууд далаатай. Минийхөө гинүнэ. Өстөж жоохон ууртай нойр нутуу жоохон ааштай байсан. Тэгээ би та нарт одоо юу н харуулъя. Хараа ойлоо тийш яах. За одоо хүүхэн кашн бэлдээ. Ээж айс бүр гоё гэлцэж ш. Та смути гоё хийлгэж уу ээж. Өөрөө орцоо сонгоо тийм юм хийлгэн гээд. За энэ хүүтэй бүр папаятай каш аавнасаа хийгээд өгчлөө. Нэлээд хүнтэй байна. За би ихлээр нэг хоолнууд нэг харуулчих тийм үү. Тэгээд юм аах уу. За. Энэ нэг крип хийж өгд юм байна. Нэлээд амттай крип хийм байна. За тэгээд иймэрхүү юмнууд байна. Яа би бүр амар харгалах юм байна уу юм чи. Энд юу вэ? Энэ омлет. Доктор орцсон омлет хийх юм байна. Тэгээд ийм юмнуудаас байна. Оо, хараа хоёул бүр амар харгалах нь. Энэ донот юм уу? Тийм юм шүү. Донот зүгээр ингэ байж байгаа юм уу? Яа, та амар харгалах юм байна. Гэтэ угаасаа идэхэж ирсэн л дээ. Харин чиний микрофоныг асаасан шүү да? Аа. Чиний микрофоныг асаасан шүү? Аа за. Энэ юу вэ? За тэгээд ийм ногоонууд байна. Энэ ч нэг ийм хоолнууд байна. Өн баг халаа олнууд юм байна. Энэ өглөөний цай гэж бодлоо бүхээ. Тэгээд ингээд өндөг шаруулж байгаа юм шиг. And mac and cheese with toast monster. Тийм авьяас. Scrambled eggs quesadilla энэрлээ. А басоо. Аа. Би бараг сая жодтой харуулчих тэгвэл. Он жимснүүд нь харуулаг бахаа харин. Энэ Mexican corner гэж байна. Тэр юу вэ хараа? Quesadilla энтер нэм үү? Аа, тийм enchiladas үлээ. Nice. Миний enchiladas дуртай. Харин ч одоо бараг тийм идэнэ. Sausage юм байна. Оо. Энэ beans юм байна. I'm sorry. За би нэг crepe авлаа. Тэгээд энэ taco авсан, scrambled egg, тэгээд quesadilla авсан байна. Миний ари үйж байгаа. Хүүгээ үлдүүлээд Хүүтэй авсан юмнуудыг үлдэгдэл. Уул нь ийм мэдмэр гэсэн гинэ. Тэгээд coffee shop захиад авчихсан юм байна. Үстэшээ. За би тэр амар л идлээ. Одоо ямар ч нэг хүүгээ нэг далайн ирэг дээр мөлхүүлээ гэсэн чинь манай хүү ил идэд байна нэ. Оёж тийм шүү дээ. Оо энэ явж байна. Чим чану авч үзэхгүй. Тэхөө. Тэ. Ер нь өвөө эмээтэй аялал явах бол хамгийн зөв сонголт юм биш үү хүмүүсээ. Өөртөө тайван хоолоо идээд манай хүү уйлаг байна уу? Хөлөг байна уу? За. Үшээ тэнгэр мэдрийг хартаа амар гоё. За одоо ямар ч далаа. За энэ буудлын нөгөө бич бар нь байна. Тэгээд ингээд далаа эргэлүгөө орчин энэ хүмүүс энэ манай буудал байна.
Дээж хүү аваад явж гин. За энэ манай буудлын тайз байна. Тэгээ нэг иймэрхүү мозодтой одоо цаашаа далай руу утахгүй орно. Энд чинь нэг ийм том шувуу байгаад байгаа байхгүй юу? Амар том шувуу. Сая бүр өгтлээ ер нь бол. Тэгээ ингээд дахиад нэг пүүлтэй. Бүх юм нь гоё харагдаад идээд тахаар. За нэг ийм саяны хоолныхын газар болохоор ерөнхийдөө ингээд ганцхан ширхэг одоо хоолны газар нь дахиад 5 6 ширхэг тийм хоолны газар байгаа байхгүй юу? Тэгээ ингээд ийм ор мортой байна. Ингээ бич дээр нь хөрхөн суучихлах юм байна. Ингээд юм байна. Араа шоутай юм байлаа. Энцэний юм дахиад нэг пүүлтэй юм байна. Энэ хүүхдийнх нь тоглоомын өрөө юм байлаа. Ийш орё. За энэ манай буудлын дотор талаа нь энэ ч зармаг тэгээд кофе гардаг юм хөрхөн юм байна. Тэгээд энэ ч нэ болохоор юм спорт бартай бас тэгээд уух юмнууд гардаг юм шиг байна. Тэгээд энэ юм дэлгүүр байна. Энэчээс аав нэг усны шорт авах гээд орчлоо. Манай хүү ингээд ээж юм. Хөөе. Тинүнэ. Мама. За би одоо та нар буудлынхаа өөр хэсгээс харуулъя заяа. За энэ манай буудлын лобби байна. Тэгээд тэндээс нэг уух юмнууд гардаг юм баартай байна. Шорт авцнаа. За. Уяатай үсттэй. Уяагийн сайн. Уяараа. За тийм ээ яг тийм үү. Аашгүй банзаашаа тавьлаа. Нэг иймэрхүү л энэ манай буудлын чинь ингээд гадаанаа шууд алаа эрэхтэй. Тийм байна. Жохон ингээд суухаар зарим нөгөө хоолны газар юм уу сайн харуулаагүй. Өчтөр нэрээ энэ нөгөө нэг үүднээс мань тосоод тэгээд халуун алчуур энэ төр бид нарт өгөө тэгээд лагж юм дэшээ аваад орсон. Амар тийм гоё үйлчлэгээ юм бэлээ. Хоёр ажисан. Баярлалаа. Cheers. Баягад. Хамгаан. Харин дэш ороод Mojito margaritas. өнгөө үзсэн өнгөрөө хамгаалсан. Тийм, минь усны хувцас авчаа өрөөд. Хөө. Чи надад буудлын төрөөхөө. Тэгээ чи юу яах юм аа? Битэрийг нэг ширээн дээр хүргээд өгчих. Тэгээ өөрийнхөө дринкийг бас хамт тавьчих. Тэгээд бодтой авчих юм уу? За тэгээ. За би сайн нөгөө дэшээ шатаар гаргаж байгаа юмсгаадчлаа. Тэгээд өрөөндөө ороод ирчлээ. Одоо усны хувцас салаад тэгээд ер нь бол resort-о enjoy хийлээ. Нөгөө бичлэг хийгээд хахаар нэх гоё ингээд тийм гоё enjoy хийж чадахгүй байгаад байна. Тэгээд дараагийнхаа энэ Мексикийн аялал нэлээ олон part vlog болж орох болов гэж би бодоод байна. Тэгээд бичлэгтэйгээ хамтаагаарай. Like, share, subscribe. Тэгээд дараа уулзъя.